Hi guys, тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр Hunter x Hunter-ын 2 дугаар arc-ийг ярих болно. Өмнөх видеог үзээгүй бол өмнөх видеог үзээрэй. Тэгээд шууд видеороо орцгоё. Аним маань эхлээд манай донгоцоор явж гал тэрээр явж хүмүүсээс яаж хөхөрөө уулруу очих вэ гэж асуусаар нэг автобусаар явж болохыг мэдээд хөтөчтэй автобусаар явдаг. Явж байхдаа хөтөж уулын тухай ярьдаг. Золтыг гэдэг алуучны гэр бүл амьдардаг. Бас 3722 м өндөртэй. Тэгээд Золтыг гэр бүл тэр дээр хаа нэгтээ амьдарч байгаа гэдэг ч хинч харж байгаагүй гэдэг. Бас гэр бүл нь 5 хүүхэдтэй гэдэг. Хэсэг хугацааны дараа очих газраа очиход том хаалга байх ба энэ хаалгыг хүмүүс 5 төгрөг хаалга гэж нэрлэдэг. Яагад гэвэл энд орсон хүмүүс гарч ирж байгаагүй гэдэг. Тэгээ манай хэд орё гэсэн чинь нөгөө хөхт чинь та нар намайг сонсох хэрэгтэй. Орох юм бол та нар алууч нь байгаа үхэн гэдэг. Гинэт автобусанд сууж байсан 2 хүн хинч Золтыг гэр бүлийг харж байгаагүй. Зөвхөн нүүрнийх нь зураг л гэхэд 100 сая болдог гэдэг. Тэрөө тийм байсан бол килогийн зургийг нэг дарчдаг байж гэдэг. Тэр 2 хүн ч гадна байсан хөгшин харгалзагчийг сүрдүүлж агаад төлхөөрийг нь аваад орсны дараа орилтоон болж нэг мангас арга ясыг гаргаж ирээд түүний харсан аялах гэж ирсэн хүмүүс сухтцаадаг. Дараа нөгөө харгалзагч "Майк чи таргуулал надаа хамаагүй шүү" гэж хэлдэг. Тэгэд нөгөө зөвлөгч "Явъя" гэхэд манай хэд үлдэнэ гэдэг. Хэсэг хугацааны дараа манай хэд килогийн найз гэж хэлж болсон зүйлээ тайлбарлахад би энд 20 жил ажилласан. Гэхдээ ямар ч хүн уулзахаар ирж байгаагүй. Би килогийн найзуудыг харгалзагч нохойд идүүлмээргүй байна. Та эдэг оруулж чадахгүй юм гэд үнэндээ нөгөө жижиг хаалгачаа орох галц биш. Майк гэдэг нохойг хооллохоор хийгдсэн. Харин жинхэнэ хаалга нь энэ том хаалга гэдэг. Лиоро тэр хаалгыг хам хүчээрээ татаж түлхэж үзсэн боловч онгойлгож чаддгүй. Дараа нь нөгөө өвгөн хуцаа тайлаад энэ хаалгыг нээж чадахгүй бол хэн ч орж болохгүй гэдэг. Энэ хаалга нэгдсэний дараа хэдхэн секундэд автоматар хаагдана. Бас Майкаас санаа зовох хэрэггүй. Тэр тест гейтээр орж ирсэн хүмүүсийг алахгүй гэж сургасан гэдэг. Тэнд 7 хаалга байдаг ба эхний хаалга 2 дончинтэй дээшлэх тусмаа 2-оор үржигдэнэ гэдэг. Кило буцаж ирэхдээ 3 хаалга нээсэн гэдэг. Гон тэрийг нь хийж чадахгүй учраас нохойтой хаалгаар нь орно гэхэд өвгөн би килогийн найзуудыг Майкын хоол болохыг хүсэхгүй юм гэд Золтыг гэр бүлийн үйлчлэгч рүү залгаж энд килогийн 3 найз байна гэдэг. Гон дараа нь ярьж байхад тэр килод найз байхгүй гэд тасалдаг. Гон дахин залгахад нөгөө үйлчлэгч чи Гон уу гэдэг. Чи яаж батлах юм? Хүмүүсийн хоолойг хувилахад амархан. Бас Золтыг гэр бүл алуурчид учраас олон дайсантай гэд оруулахгүй гэдэг. Гэтэл Гон шууд авирч эхлэхэд өвгөн би төлхөөрөө өгье бас хамт явъя. Гэхдээ Майк хэдүүлэнгийн алах хувь 100% гэдэг. Би килогийн найзуудыг алуулбал би ч бас хүн. Гэхэд Гон за би тэнийг хүчлэхээ болъё. Гэхэд өвгөн тест гейтээр оруулахаар болдог. Тийш ороход өвгөн Майкийг дуутахад авраг том сургагдсан нохой гарч ирдэг. Манай хэд ч нөгөө жижигхэн халгаар орсон бол үхээжтэй гэж бодсоор тэд явсаар үйлчлэгчдийн байранд хүрэхэд тэнд өвгөний хамтран ажиллагч байдаг. Тэр та нар өвгөний итгэлийг олсон байх нэ. Тэгвэл та тусгай хүмүүс айхна. Амархан биштэй гэдэг. Тэр хамтрагч нь та нар эртгэн гэртээ харьсан дээр дээ гэж зөвлөхөд Гон би килотой уулзтлаа хизээж явахгүй гэдэг. Тэгжээтэл өвгөн манай хэдийг дасгалжуулахаар болдог. Манай хэдэд 50 кг-ын хантаж өгөөд үүнийг унтахаасаа бусад бүх үед зүүх ёстой гэж тайлбарладаг. Данх 40 кг, аяг 20 кг, бусад тавилгаанууд 20 кг-аас дээш жинтэй гэдэг. Цаана нөгөө туслаа 2-3 өдөрт буугаад өчгөндөө гэж байдаг. Лиоро 0 өрөөний хаалга бас хүндүүгээд асуусан чинь өвгөн 500 кг гэдэг. Үзэгдэл солигдоход кило хан бэхлэгдсэн байх ба ээж нь чи ойлгосноо гэд анхаар навшуурдуулж байдаг. Тэгээ кило Гон энд ирж тест гейтэд орж байгааг мэддэг. Ээж нь хаалгыг нээх боломжгүй гэдэг ч Гон нээж чадна гэж кило ялдаг. Манай дасгал хийсээр хүн димэг юу ч шимшиг өргөдөг болсон байх ба Гоны гар гэмтсэнч Kurapika Lioро хоёр хаалгыг яаж ч түлхсэн ч нээж чадахгүй байсан. Гэтэ Гоны гар идэгсэн тул бүгд хамтаазаа тайлаад Гонтой хамт түлхэж хаалгыг нээж чаддаг. Дараа нь нөгөө энэ замаар дагаад дээшээ яв. Би энд 20 жил ажиллахдаа ганц ч удаа дээшээ гарч ирж байгаагүй. Энэ бол миний тусалж чадах хамгийн сүүлийн зүйл гээд манай хэд салах ёс идэг. Манай хэд явж байтал урд нь нэг охин гарч ирээд энэ зөвшөөрлөгөө орох боломжгүй гээд нэг зураас татдаг. Гон би энэ тулдах гэж ирээгүй гэж өдөржингөө зодуулсаар агаад нэг удаа би килог л харахыг хүссэн. Би яагаад ингэх ёстой юм гэж ханыг зөхдөг. Чи Майк шиг биш. Чи зүрх сэтгэлтэй би кило гэж хэлэхэд чиний хард зөөлөрсөн гэдэг. Охин кило туслаач гэж уйлахад килогийн ээж толгой руу нь бодчихдаг. Тэгээд нэг муу зарц юу гинэ
Гээд Гонд Киллуа ирсэнд баярлаа. Би уулзч чадахгүй нь уучлаарай гэж дамжуулдаг. Тэгэд нөгөө зар сөхний тухай гарна. Тэр жаахнаасаа Киллуагийн зарч болж анх уулзахдаа ярилцахад Киллуа чи хизээ чимээг болгож сурсан юм. Энэ нь манай гэр бүлийн анхны сурдаг зүйл гэдэг. Тэгэхэд нөгөө зар зөхөн би Major City-гээс сурсан байх гэж хэлнэ. Тэр нь өөрийнх нь төрсөн хот ба тэр хот нь дэлхийгээс хаягдсан гэдэг. Киллуа түнд ритм эког тайлбарлаж байтал халдагчид дайрч ирж байгааг харна. Учир нь Майкийг амраагаад энэ өхний хүчийг шалгахаар урлсан байдаг. Тэр нөгөө өхөн чинь зураас чөччих юм бол орж ирсэн бүгдийг нь зодоод дараагийн Киллуагийн сурсан аргыг ашиглан ялна. Халдагчид дунд нөгөө хөгшний туслах байх ба энэ үед л туслах болгосон юм шиг л. Киллуа түүнээс найз олъё гэж сусан ч ээж нь харж байгааг мэдээд тэр өхөн зөвшөөрдөггүй. Үзэгдэл солигдоход Киллуагийн ах Мируки ташуурдахад Киллуа өглөөний мэд хэдэн цаг болж байна гэдэг. Ах нь ээжтэйгээ ярьж Киллуагийн найзууд үйлчлэгчтэй офис руу очиж байна. Тэгээд би ээжтэй хэлвэл энэ гурав гэж хэлж дуусаагүй байтал Киллуа нэг гарынхаа гинжиг тайлаад Мируки чи тэр хэдэд хүрэх юм бол би алчхан шүү гэдэг. Киллуа дээр өвөө Зено ирээд наадхаа тавь аав чинь уулзъя гин. Киллуа Аура фарм хийж гарынхаа гинжиг амар амархан салгаснаа Киллуагийн ээж өвөө нэрснийг мэдээд хам хурдаараа гүйж явна. Нөгөө охин чинь үхээгүй зүгээр л ухаан алдсан байх ба манай эдийг үйлчлэгчтэй офис руу дагуулж явахаар болдог. Үзэгдэл солигдоход Киллуа аавтайгаа ярьж байх ба шалгалтын тухай юу болсныг ярьдаг. Тэгтэл аав нь манай гэр бүл намайг алуурчин болгож өсгсөн. Би бас чамайг тэгсэн. Гэхдээ чи бол чи шүү дээ. Би чамайг явах хүртэл тэрийг мдээгүй. Хүснээрээ амьдар найзуудаасаа хизээж битгий урваарай гэд цусан тагаран хийлгээд явуулдаг. Болж байхад нь ээж нь зогсоох гэж олдсон боловч Киллуагаас айгаад яаж чаддгүй. Тэгээд дараа нь ээж нь Силва руу уурлахад Силва дугуй бай. Тэр миний хүү учраас залуурчин болохоор ирээд ирнэ гэдэг. Тэгэд ээж нь нүдний шилтэн хүнтэй уулзаад Киллуаг явуулж болохгүй шүү гэдэг. Учир нь энэ золдыг гэр бүл нь удан дамжсан залуурчдын гэр бүл мэдээж. Тэгэд ээж нь Киллуаг золдыг гэр бүлийн түүхэнд хамгийн хүчтэй нь болж чадна гэд хүүхдээ алуурчин болгох хэрэгтэй гэдэг. Киллуа үйлчлэгчтэй офист ирэхэд нүдний шилтэн хүн чи тэр өрөөнд ороод хүлээж бай. Бид нар найзууд чинь ирэхээр хэлнэ гэдэг. Тэгээ манай хэд очиход маш илдэг хүлээн авч оруулдаг. Киллуа энд ирэх замдаа байгаа гэж худлаа хэлээд хүлээх зураа толон толъё гэдэг. Зоос шидэд аль гарт нь байгаа таах толон байдаг. Манай хэд амархан таасаар илүү хэцүү хурдан болж гинэд илдэг цан нь өөрчлөгдөн та хэдийн алдсан хасагдана. Бүгд хасагдах юм бол Киллуад тэр хэд явсан гэж хэлнэ. Та нар хизээж уулзахгүй. Бас Канарийг ална гэдэг. Хэдэд өөр сонголт байхгүй гэд толомыг хэлүүлдэг. Тэр маш хурдан хөдөлж явах ба манай хоёр гадыг хилээд нэг алдгаас өөр аргагүй болдог. Дараагийнх нь эхлэх гэж байхад Гон болттой нүдэд цусан хавдрыг нь буулгаад илүү сайн харж чаддаг болно. Тэсний дараа нүдний шилт гуруулаа бие биелгээд хасалж маш хурдан хөдөлсөөр хин дагийн таах болоход ард нь байгаа хүн гэж зүг таадаг. Тэгж адил Киллуа нөгөөд ч орж ирэх болоогүй юу гэж орж ирдэг. Киллуа Гоныг хараад маш их баярлдаг. Явхаас өмнө Киллуа ээж үуч хэлсэн чи намайг дагаарай гэж хэлдэг. Гоныг явхаас өмнө нүдний шилт зоос орныг хөдөлгөөн хийдэг. Аль гарт байгааг асуухад Гон зөв харсан ч буруу хариулдаг. Тэгэд нүдний шилтэн хүн энэ дэлхийд олон буруу зүйл байгаа. Анхааралтай байгаарай. Би чамд Киллуаг найдаж байна гэдэг. Явж байхад Курапика Гонд алдсан аргыг тайлбарладаг. Ерөнхийдөө бол хоёр гарт нь бол хоёуланд нь зоос байгаа ба тэнгуүтээ аль гарт нь байгаа вэ гингүүт нь нэгийг нь ханцуу руугаа хийгээд тэгээд нөгөөх нь нэг зоос юм шиг харагдуулдаг. Тэгээ манай хэд явж байхдаа Киллуа яагаад Гоныг хаантараа карт ашиглахгүй байгааг гайхдаг. Харин Гон би Кисоког эргүүл зөгч энэ тэмдгийн буцааж өгтлөө. Энийг ашиглахгүй гэдэг. Гэхдээ Кисоког хаана байна мэдэхгүй байна гэдэг. Тэгтэл Курапика би хаана мэднэ. Кисоко тулаанд Курапика би Phantom Troop-ийн тухай мэдээлэл мэднэ гэж хэлсэн гэдэг. Ерөнхийдөө бол Phantom Troop-ийн тэмдэг нь Аалз бөгөөд Phantom Troop-ийн тухай мэддэг хүмүүс нь Аалз гэж хэлдэг учраас түүний хэлсэнд сонирхож байна гэдэг. Дараа нь Курапика очиж ярихад 9 сарын 1-нд Йорк нэм хотод уулзсад хүлээж байя гэсэн гэдэг. Тэгэл Йорэ эмч болохоор явхаар болж Курапика мөнгө хэрэгтэй учраас ивент тэтгэгч хайхаар явж манай хэд 9 сарын 1-нд уулзъя гэд салцгаадаг. Йорэ Курапика хоёр явсны дараа Гон хоёулаа л үлдчихлээ. Хоёулаа явж хөгжилтий гэсэн боловч чи юу гэж хэлснээ мартчихаа юу? Чи Кисоког зодно гэж хэлсэн мэт. Тэнгүүтээ Хаанзо Кисоко хоёрын хүчний ялгааг зураад харин Гоныхыг энд гэж хэлдэг. Тэгээ манай хоёр мөнгөгүй учраас битэл хийж мөнгө олдог нэг газар мэддэг гэж Киллуа хэлээд Тэнгэрийн дэвжээ гэдэг газар руу зүйлснээр арга хоёр төгсдөг. Хэрвээ дараагийн бүлгийг хүсч байвал та лайк болон subscribe дараарай.
Тэгээд bye.